Байж байгаа. Жоо эхэлсэн үү? За. 1 2 3 1 2 За. 3. За үчи минь манайхаа Тэг. тэг эрх чүдээр сохохын номер өрнөс хүрхэж байна. Тэгээд шеэрлээд өгөрөө түгээгээд өгөрөө манайхаа хүмүүсээ найзуудаа ураад өгөрөө тэ. Тэгээд олон хүмүүс сонсвол илүү хэрэгтэй бас тэ нэг хүнс ирүүл болж ивэл хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор манайхан түгээгээд тэгээд найз нөхдөө ураад өгөрөө гэж. Тэгээд яриагаа эндээс эхэлчихдэг юм уу гэж бодоод. Өчигдөр би хорлоогийн чоо болсонгийн тухай бичиж оруулсан. Тэрнээс өмнө бол яхаа бодоо данзан гинтэн амарсайд тэгэл дэмэд маршал жамбын хүмбай эдрийн тухай бичиж жижигэн тэр хүмүүсийн тухай жижигэн бичиж оруулж агаад чоо болсонгийн талаар нэлээ тэгээд бичиж оруулсан л та. Тэгсэн эх оронч энээс өөр арга байгаагүй. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолыг авчирсан агуухан золиосгүй тусгаар тогтнол гэж байдгүй ингээд тахгүй. Би тэгээд танаас нэг асуулт асууж эхэлчихье гэж бодод тахгүй. Ахаа тэр нэг 700-аар нь сүм хийд тэр нэг 100-аад мянган хүний амнаас яагаад тусгаар тогтнол гай болоод ирсэн юм бол гэж яриага хэлчихмээр санагдаад тахгүй. Би тэр хүмүүсийг гай болсон гэж бодохгүй юм. Тэгээд яагаад хүмүүс тэгж ойлгоод идэх юм бол Яг ч хүн нь байж үндэстэн улс үндэстэн ч өөрөө бэхжиж орших тийм учир жанцтай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүний хядаж тусгаар тогтнол авцал гэдэг юм бол одоо мэдхгүй энд хүн төрөлхтний түүхэнд одоо зарим манай судлаач түүхчдийн хийж байгаа бараг байгааг маш зүгээр дайн самуу үүсээд улс үндэстнүүд хоорондоо одоогийн Путин шиг дарангуйлагч террорист Украин руу дайраа, тийм ээ. За өмнө нь бол Сталины Гитлер хоёрын хоорондын зөрөлдөөнөөс болоод жишээлбэл фашистууд 60 саяыг зөвлөлтөд бодлолсон коммунистууд 100 сая хүнийг аваад одлоо шүү дээ. Гимжимгүй баахан хүмүүсийг тийм үү өөрийн одоо танихчгүй, мэдчихгүй, бараагийн хараагүй нэг удирдлага нэг ерөнхийлөгч мөн нэг төрийн тэргүүн Сталин ч юм уу Гитлерийн төлөө тэгэл эгэл жирийн нэг амьдрал ахын эхэлж байсан залуу охид төгүүд бүгд байхгүй болсон шүү дээ, тийм ээ. Тэгвэл тийм хүсэж байгаа тийм цуснд нь оюун санаанд нь тийм байгаа хүмүүст бол магадгүй одоо тийм байх ёстой хядаж байд нэг хэсгийг алж хядаж ийж улс үндэстэн тусгаар тогтно гэдэг бодол хоргодод байгаа гэж мэднэ. Тийм тархины ухрах амт нь тийм бодол төрмөл чанар байж магадгүй юм. Тэгээ тийм юм байгаа учраас наадвал чинь тэгээд би чиний бичснийг харсан. Хараад ганц юм хараад тэгээд чааваста 21 дугаар 100 арайчдын цөөхөн монголчууд 3 сая гаруй хүн 3 сая 500-аад гаруй болж байна, тийм ээ. Тэгээд тэр өмнө тэр их хядлагын үеэр 21 оноос чинь их цөөхөн байлаа шүү дээ. Яг үүний жамс оросод боож яваад байсан 70 жилийн хугацаанд социализмын үед дарлуулж хядуулж ясан ч гэсэн тодорхой хэмжээгээр хүн манай Монголын хүн ам ялахгүй өсөж явж байсан байх л да. Тэгвэл нэг хүн өөрийнхөө үнцэн үнэлэмж, тийм ээ. Өөрийнхөө зоргоор өөрийнхөө олж авсан одоо мэрэгжил мэдлэгийг өөртөө зориулж исэн цаг хугацаа бол маш бага. Нийгмийн сайн сайхны төлөө, социализмын төлөө, социализмын материал техникийн баазыг байгуулахын төлөө гисэн хэрнээ дандаа нэг хинэгний өмнө тушаатай морь шиг бүхэлжиж ингэж амьдрах хэрсэн байгаа юм л да. Тэр нь дуртай хүмүүс бас байд юм байна л гэж би харсан. Гэхдээ хүмүүс мань одоо энэ 21 дугаар зуун ч арай өөр ирэн, өөр цаг үе ирчээд байна шүү дээ. Тэгэхээр чин хүн оршихын үндэс бол за үргэлжлэл байх та удам судар дандаа удам судар гэж ярьдаг тийм үү. Миний одоо өвөг дээдс гэж бид нар их ярих дуртай тийм ээ. Өвөг дээдсээсээ олгуулж авч байгаа юм бол тэр өвөг дээдсээс өөрөө үлдсэн бол тэр өвөг дээдсийн үргэлжлэл юм бол өөрийнхөө үргэлжлэлийг бий болгох ёстой шүү, тийм ээ. Тэгээд тэр үргэлжлэлээ өөртөө хамт хядаад байх нь гоё юм. Алуулаад байх нь гоё юм. Сайхан байгаа юм. Юу гэсэн үг юм? Харин тийм. Тэгээ яг үндсэндээ энэ бол нэг дарангуйлд орсон
энэ улс 1921 оноос хойш 1990 он хүртэлх энэ хугацаанд болвол манай монголчууд тийм колоничлд байсан, хүний эрхэнд байсан бүх одоо үйл явц нь бол 1924 оны анхны үндсэн хууль гихчээсэн ахуулаа тийм үү. За тэгээд дараагийн үндсэн хууль нь 41 оног хөлөө. Тэгээд дараа нь 60 оны үндсэн хууль тийм үү. Тэгээд сүүлд яг өөрийнхоороо хийсэн ганц үндсэн хууль нь 1992 оны үндсэн хууль тийм ээ. Яг монголчууд өөрсдөө өмнөх тэрнээс өмнөх үндсэн хуулиуд бол манай Баабрах онч хэлсэн байдгийн шогломын гэж. Монгол улс бол шогломын засагтай, Монгол улс бол одоо Монголын төрийн тухайн үед авч явж байгаа удирдлагууд энэ зүгээр нэг шогломын юмнууд байсан юм а гэж. Тэгэхээр энэ 90 жилийн 70 жилийн дарангуйллыг 1990 онд эр зоригтнууд тэр үеийн одоо тодорхой хэмжээний манлайж явсан залуучууд түүчээлээд тэгээд нийтээрийн монголчууд бас боссол доо тэгсэн. Тийм дагад дуурайхын зүрийг байсан баг. Тэгээд энэ одоо өнөөдрийн энэтэй залгачаад бид нар ингээд айд шүүцгүй өнөөдөр харалдаа талбай дээр тийм ээ. Чинээ болон залуучууд цөө түгүүгээд идэж байна. Улам нэмэгдэж байна. Тэгэхээр хүн оршихуйн үндэс нь бол хамгийн түрүүнд одоо юу юм байна гэж би боддог шүү дээ. Эрхчлөө. За энэ эрхчлөө юугаар баталгааждаг гэхээр тэр хүн тодорхой хэмжээний өмч хөрөнгөтэй байснаар, өмч хөрөнгө нь илүү арвидснаар, тэр өмч хөрөнгө нь өвлөгдснөөрөө бий болдго юм байна. За энэ өмчгээ чим төр дэвш хувьд хүрээд ирэхээр зузаарддаг юм байна, өсдөг юм байна. Тэр өмчийг авч хариуцж байгаа хүмүүс нь боождөг юм байна. Мэдлэгээ тэлдэг юм байна. Шин нээлтүүд технологиг олж гардаг юм байна. Тийм үү? Тэгэхээр энэ их өргөжж штэ. Тэгэхээр энэ хувийн өмчөөс чи би одоо өмнө нь байн гардаг. Энийг нь өстой байн ярьж явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр зэрэг хувийн өмч байгаа нөхцөлд чөлөө төрсөлдөөн, найрсаг харилцаа, чөлөө тодалдаа арилжаа, чөлөөт эдийн засаг явна. Явахтаа харилцсан хожоотой. Хож тийм ээ? Чимба сурам хоёр хож биеиндээ хожоотой бэхтэн тэр нь мүлжлэг байх ёсгүй. Асар том соёл суралцсан гэсэн үг шүү дээ тийм ээ. Гэрээ хэлцэл гэдэг чинь. Гэрээ хэлцлийн соёл гэж их тодорхой суурилж байгаа. Тодорхой бичсэн байдгийг ангираад гэрээ хэлцлийн соёл гэдэг байгаа байхгүй. Соёл гэдэг нь одоо гэрээнээсээ болоод одоо шүүгтэлцээд муудалцаад явах явдал биш. Тэнд хүрэхгүйгээр өөр хоорондоо гэрээгэн одоо тохиролцоод яриа за бид бол хамтраад ажиллаж болохгүй зурцуулчихъя. За хаяндаа хохиролтой бол тэлийгээ зогсоочё. Үргэлжлээд явах бол одоо компаниудаа ингэж хэлээ. Тийм үү? Хэлийн дэс рүү ингэ дотор талаа ингээд явах нэд янз нь. Тийм юм байна. Тэгэхээр би одоо чиний санаанд хүртэл ярьж чадж гэнэ үгүй юу? Одоо миний бодол энэ байна. Тийм. Тэгэхээр зэрэг би яагаад энэ тэр Чавишингийн тэр чинь унсан. Тэгээ би дээр нэг богино юм тэгсэн байлээ би унсан. Тэгэхээр бид нар ингээд чимба чи ингээд бичээл байна энэ тэр яагаад яриад байгаа юм ингээд дахин яриад байна шүү дээ бид нар тийм ээ. Тэгэхгүй бол дахин сонсч байж хүмүүс бас тарихны зунгаг бохирдол яг илааршдаг юм байна. Ер нь тийм юм анзаарч ингээд гайгүй илааршаад энэ гэрлээ асууж байгаа шүү. Тийм юм анзаарч байна. Аштай юу гэж бодож байна. Нөгөө алдартай Нобелийн шагналт Фридрих Хайек буюу Людвиг фон Мисийн шав тэрнээс үлгэр дуурайл авч зүүн нэвзлээсээ салж цэвэр барууны эрх чөлөөний буюу чөлөөт эдийн засгийн чөлөөт хууль зүйн тогтолцооны үндэслэлийг тавьсан бий болгосон Фридрих Хайек ч юм бол хэлсэн байна шүү дээ. Энэ мосаа улс төрчдийг синхруулах гэж оролцсонд орвол сонгогчтойгоо тулзалдаа сонгогчд нь өөрийнхөө үнд цэнийг төлөөлөл болгож одоо их хурл парламентаа сонгож байгаа шүү. Тэр үл чиний төлөөлөл. Тийм учраас чи эрх чөлөө өвчөө хамгаалах гэж тэднэрээ дамжуулж засаглалыг барьж байгаа болохоос биш. Чамайг чиний сандааг авч сонгогчход эргээд чамайг дарамтлагдаг, эргээд чамайг сүрдүүлдэг ийм юм руу хэрхэвч явж болохгүй. Тийм учраас энэ парламентын тогтолцоо гэж юм чинь аль одоо 1200 хэдэн оноос л эхэлжээд янзсан тийм ээ. Тэр хаан засаг болохгүй болохоор ингэж гээд. Тэр хоёулаа тэгээд урагшаа хамаагүй хайлаад хэрэггүй гэж санагдаж байна.
Тэгээ өнөөдөр чиний асуусан асуултан дээр чинь нэмээд одоо логикоор хөөгд бодоход би өнөөдөр нэг удахгүй гарнаа. Сүлд телевизээр нэг нэвтрүүлэг хийгээд байгаа шүү дээ. Тий, одоо чинь тэгээ мартаж болохгүй хожиргүй түүх гээд одоо 40 гаруй бараг 50-аад бүлэг бол 50-аад бүлэг байна. Тийм. Тэгэхээр өнөөдөр нэг 2 бүлгийг хийлээ. Тэр 2 бүлэг бол Монгол улсын одоо хүчит гэхээсээ илүү тэр сэтгэлгээний одоо их бядтай оюун санаа нэг чансаа их том хүн байсан байна. Улсын орчлон лавга гэж, маамын лавга гэж, урд гарт лавгад гэдэг бор юуны лавга байлаа. За би нэрийн тэр өөрт нөхсөн тэр үеийн хүмүүсийн авгаалсан нэрнүүд байна. Тэр хүний тухай би тэнд юу нэвтрүүлэг хийлээ л дээ. Тэгээд тэнд нэг тийм онцгой нэг гайхамшигтай жудгийн асуудал яригдлаа. Жудаг ёсч тийм үү? Энэ төвдөнд орж байгаа 1939 онд улсын наадамнаар тэр лавга арслантай барилдаад үзүүр түрүүнд үлдээ. Тэгээд үндсэндээ бол унтсан юм байна. Унтсан юм байна. Тэрийг бол унааг бай. Одоо дайны жил цэрэг хүн төрүүлэх учиртай гээд нэг тийм одоо хуурам маягийн хүчрхийл маягийн үйл явдал яваад тэр үед одоо хэн төр барьж байлаа мэдэн тийм үү. Тэр хүний тухай ингээд залгаад ярих гэдэг. Ягаад гэвэл чиний бичсэн тэр постн дээрээс онголоод ер нь өнөөдөр тэрийг бас жоохон төлхөө ярих гэж бодлоо. Би ч бас тэрийг яриулъя гэж бодож байна. Өмнө битээр яриад байсан нэг тийм үү. Тэгээд чи тэр хүмбийн хэрэг байна. За данзангаан баярт очиход бичээдсэн. Уг нь бол овсгоотой хүмүүс бол зүгээр сүнхээ шүүлж яваад тэмдэглэлийн дэвтэртэй бичдэг бичээд тархиндаа хадгалаад задлаад дэлгэрүүлээ судлах учиртай өгөгдөл өгöd байгаа хгүй чи. Тэгэхгүй тэрийг өөнтгчүүлдэг тийм үү. Одоо төлөөс золиос дандаа хүсдэг тийм үү. Бусдын одоо хомрог гэх юм уу бусдын хар андар амьдрахыг хүсэгч тэжээвэр маш их тэжээлхийг хүсэгчд их байдаг юм байна л да Монголд тийм үү. Эсвэл ингээд загнуулаад зангарахтуулаад айгаас хүрдээл амьдрах дуртай ч байд юм уу. Тийм хүмүүс мэрсэр байдаг юм байна. Эсвэл цусар. Эсвэл ерөөс өөр ингэсэн толгой бодол байхгүй, өөр ингэсэн амьдрал байхгүй, жиглэл зориг байхгүй, цусардаал хин нэгний хормоо гисгэж хин нэг долгон амьдрал гоё байдаг ч юм уу. Тийм юм анзаарагдаад байгаа байхгүй. Тэгтэл тэр 39 онд наадмаар үзүүр түрүүндүүлээ төвдөнд орж байгаа өөрөө бол би бол унтсан юм шүү гэж хэлсэл юм байна л да. Гэхдээ яг тэрийг баталгаатай хамгаалаад хөөс би унтсан юм аа гэд шууд төлхөө дайраагүй зүгээр одоо лавгааг одоо үзүүрлүүлсэн юм байна. Өөрөө унцгаад тийм үү. Тэгээд тэр сүүлд нэг бодсон бодол нь яагаад орсон юм гэвэл тэр хингуй чинь төвдөнд орж байгаа чинь лавга арслан шоронд байхад нь 7 жил хоригдож явах хугацаанд нь нэг шорон тэр эргэж очсон юм байна. Тийм үү? Төвдөнд орж байгаа тийм байна. Тэгээ эргэж очоод тэгээд нэлээд олон одоо бор хар машаантай очоод ширээ мэрээ хоолунд засаад тэгээд хин лавга арслан эргэж очоод би бол одоо үнэхээр унтсан юм аа. Тэгээд одоо арслан таныг дотроо би одоо ингэж эмзэглэж бодож явдаг шүү гэж одоо харихтаарстай осоо тэрийг цайруулсан тийм чудаг төвдөнд орж байгаас гарсан юм байна. Тэгээд тэгсэн юм байна. Тэгээд тэр болтол юу болсон юм бэ? Лавгаагаараа очтол шоронд яагаад шоронд орсон юм бэ гэдэг тухай яриул сонин яриа үүснэ. Өмнө нь би зүгээр яриагүй яриагаа яри. Энэний урд ярьсан лавга арслангийн тухай. Тэгээ манай Баатар төвөгчийн бичсэн тэр судалгааны номон дээр байна л да. 39 онд ингээ барилдаан болоод урт гартай ч хүн байсан юм байна. Бараг энэ гар нь ингээ чөлөөтэй унжихтай шодлогоос доош тэр гуйруугаа дагаж унждаг тийм урт гартай хүн байсан юм байна. Тэр урт гартай буян урт гартайгаас гадна тэр барилдааны бие хааны өгөгдлийн тэр том байсан учраас тэрийн хүн дэлдэггүй. Тэр урт гараараа бол ингээл сугдж байгаа дэш нэргэл тэгээд зүүн барууга тонгорол тэг хэмбгооч унддаг юм байна л да. Тэгээд төвдөнд орж байгаа тэгээд давчиж. Тэгсэн одоо энэ дээр эртлэлэл бол цаавсангаа бугуйндан байсан алтан цагаа авч өгөөд бэлэглээд төвдөнд орж бод. Тий.
хий чин тэр алтан цаг зүүдгчин өвчин чи одоо ингээд өвлөгдөд яваад байт юм ба шүү дээ. Тэгээ одоо манай цоо сунгуу үргэлжил чинь бол сүрхийн цагнаас болоод асуудал үүсээд одоо сүүлдээ бүр боловч шүү дээ тийм ээ. Тэгээ тэр үед л бас алтан цагны өвчин байсан юм байна. За тэгээ алтан цагийн тайлаад өгөнгүүт нь тэр үеийн Монгол Ордын хувьсгалт намын сүүлчийн нарын бичгэн дээр Баасан жав гэж хүн төвдөнд орж байгаад цаавсан тэгэнгүүт нь зөрүүлээ шууд өөртөө байгаа богоо цаа арай л алтан биш байсан шүү. Өөртөө байсан богын цагаан тайлаад хингууд өгч. Тавга арсланд. Чи төрөөс нь үнэн шүү гэж өгчээ. За энэ дээрээс болоод нэг хоёр хүний биеиндээ хандсан хандлага тийм ээ. Тэгэл Баасан жавх нь илүү оригинал үнэн хандлага байгаа байхгүй. Тэрэнд миний дэрэг тийм ээ. Миний хажууд ийм муу өөдгөө зан гаргана гинэгээд ингээд Баасан жав маршал хоёрын хоорондох ийм атаархуу тийм нэг зөрчил байна шүү дээ. Тэрнээс болоод улс төрийн хэрэгт холбогдуулаад Лавга Арслан 1939 оны 9 сарын 13-ны шөнө баривчлаад за ингээд 7 жил 20 явуулжээ. Яагаад 7 жил ингээд хорж байгаа гэхээр энэ бол улс төрийн хэрэг гэж. Яагаад улс төрийн хэрэг вэ гэсэн чинь Дэмж Жамжин өрлөг жанжин Монголын анхны одоо маршал Дэмж гэж тэр хүн бол өнөхөр лутун байсан юм байна. Одоо оюун бодол тарих толгой бүхэл юмараа одоо цаавсангаас хідэн алдын илүү байж. Тэгэл нэг муу төрөлхийн тийм атаархуу чанар байсан. Тэрийг бол манай ах нар анзаараад ашиглах одоо Монгол Сталин болох юм цаавсангуугаар дамжуулж хийсэн юм байна л да. Тэгээд энэ одоо Дэмжгой бас тэр Лавга Арслан нэг бас нэг одоо юу гэх юм бэ? Одоо дэмжих ши одоо Лавга Арслан бишрэн хүнддэг хүн байж. Тийм учраас Лавгагад өөрийнх нь байгааг илүү үн цэнтэй болгож явахгүй юу? Тийм байна. Ингээд сургууль соёлд яваараа ингээрээ тэгээрээ тийм үү. Тэгээд цэргийн сургуульд явуулах юмд нь ихээ хэмдэм болж. За ингээд энэ үүднээс болоод Баасан жавга цагаан өгснөөс болоод тэр хүнийг бол ингээд гиндэн дэмдийн бүлгийнхэн гэдэг ачаад ингээд шоронд тэгээд 7 жил шорондохтаас 7 жил барилдуулаагүй. Ингэсэн юм байна. За тэгээд 7 жил шоронд байсан хөрхи хэн Лавга Арслан чинь тэгээд тэр хооронд нь өнөө хэнийг нэг цагаан өгсөн Баасан жавгаг 1941 оны 40 оны 2 дугаар сарын 22-нд баривчлаад өөрөөр хэлбэл хэнийг 7 жил хорьсныхаа дараа Лавга Арслан 7 жил хорьсныхаа дараа 7 сарын дараа баривчилсан байгаа байхгүй. Тэгээд түүхч судлаач өөрөөр хэлэхдээ 7 жил хориод хорьсон тэр Арслангаас хойш 7 сарын дараа гэж байгаа. Энэ 7-гийн таа ингээд авчирдаг нь бас бодууштай зүйл гэж бүр анхааруулж ирсэн байгаа байхгүй. За ингээд аваачаад хорчижээ. Баасан жавыг. Тэгээд зориуд Баасан жавыг энэний түрүүнд ярьж ирснийг бас сануулга ярьчих гэж бодлоо. Баасан жавыг дамптай нүрэлдүүлээд Чойвсон маршал Жамбал доржгоо хоёр дуудаад дамбыг явуулах гэж байхгүй юу? Замаасаа. Тэгээ дамбааг явуулахын тулд хэнийг нүдэж одоод Баасан жавыг зүгээр өгтөл нүдээд тэгээд өвчээрээ налдуулаад чи энэ дамбыг хэрэгт татаах. Дамбыг хөдлөө баривчлах хэрэгтэй байна гэж. Тэгээд Баасан жав та нүрэлдүүлсэн чинь дамбыг хараад Баасан жав болвол энэ хүн болвол одоо намайг хэлс хэрэгт бүтгсэн баривчлах улс төрийн ямар нэгэн асуудал яриагвэ. Би намайг одоо юугаар тэлээгээр ороолгож өгсөн шидээр болонгот л би одоо тэсгээ болж л одоо энэ хүнийг гүтгсэн юм аа. Гээд ингээд дамбгаа бол аврагдаж. Тэгээд давхар бас Лавга Арслантай удамд ихэв одоо гадаалж явахт ингээд шоронд зөрүүлж тааруулсан баг. Нөгөө цаг өгсөн хүнтэй тааруулж шít. Тэгээд Лавга Арслан таниад тэгээд ганц хоёрын асуусан зайлууд ярьж чадахгүйс эрүүг нь хугашаасан байна л да. Тэгээд тэр эрүүг нь хугаж ороход элэг дүүрийг нь дэлбэртэл өшөглөө тэр Жамбал дорж гэдэг хүн
Чойвсонгийн даалгавраар тэгээд баасан жиг хөнөөж гэж. За эндээс суцраагаад алцсан тийм байна. Эндээс болоод тэгсэн байна. Тэгээд тэр ар хангаан адиа гэж зан байсан хүн ярьсан байна л та. Дараа нь төвдөнд орж байгааг хаана барилдах нь сураглаад байж л дээ хэн тавгаарслан шоронд байгаа хэрнээ. Тэгээд тэр нэг барилдж байгаа газар нь очиод барилдчихсан ингээд шоронгийн дарга нь хэн гинэ хүн байжээ. Би хэн төвдөнд орж барилдж байгаа газар барилдчихваа гэж. Тэгэхээр тэр шоронгийн дарга бас хошоортон байсан баг. Тэгээд хаана нэг барилдаан болж гинэ. Улаах хичээлөө хааж гэдэг барилдаан болсон. Тэгэхээр за чи лавга нэрээр барилдахгүй. Хүн амтнд харагдахгүй шүү нөхөр. За чи барилдгаараа барилд. Тэгээд төвдөнд орж тэр барилдаан дээр нь төвдөнд орчтой нэгийн даваанд тааруулж барилдэлцтэй оноод тааруулаад. Тэгээд төвдөнд орж хараад гинт мэдчих юм бол лавгаага таньжилтээ. За тэгээд хоёулаа барилднаа. Тэр одоо намайг шоронд залуух гаргацсан байгаа ч тийм. Тэгээ барилдаад бүр өөртөө цусамтгтал шийдчихэ. Яг тэр 39 оны наадмаар хэний Чойвсонгийн гараас цаг авдаг тэр барилдаанд хийсэн мэхээр хайч. Тэгээд төвдөнд орж ойлгоо. Тэгээд ерөөс төвдөнд орж давчаал тэгээ нөгөө шоронгийн дарга аваад явцсан юм. Тэгээд төвдөнд орж түрүү эргэж очсон гэдэг шүү дээ. Тэгээд төвдөнд орж байгаа эргэж очиж одоо яа харахгүй чи бол давсан уучлаарай барайраа гэж архитар стачиж ингэсэн юм байна гэж. Тэр адиа гэж хүн өнөөдрийн миний нэвтрүүлгээрсэн Батсайхан гээд энэ Завхай аймгийн шинэ нэтер гэсэн байхаа. Тэр сумын одоо итер гэлөө итер сумын гэлөө тэр хүн сайхан ярьлаа л да чи таних байхаа одоо Завхай аймгийн засаг дарга байсан ардсан нам ялгүй шүү дээ. Тэр хүн их сайн мэддэг юм байна. Тэргээр яриуллаа л да би. Тим явдал судал болж өргөө. Тэгэд эндээс үүдэл би юу хэлэх гээд байна гэвэл манай Чойвсонгойг бол манайхан их ариухан хүн гэж андуураад байна. Андуураад байхаас гадна одоо яг бодтой юм би ер нь дахиад нэг хэлчихгүй болгаргүй юм. Чойвсонгой бол одоо Сүхбаатар Жанжинтайгаа хамт 1921 онд болвол тэр үеийн Оросын холбооны биш тэр үеийн зөвлөлт Орос улс гэж байсан. Зөвлөлт Орос улсын цэргийн тагнуул дээр хоёулаа дадлал хийгээд даалгавар аваад ирсэн юм хоёр хүн юм. Тийм. За тэгээд даалгавраа эхний ээлжинд биелүүлэнгүүтээ Жанжин Сүхбаатар нь хөнөөгдсөн. Тэгээд одоо Чойвсон бол даалгавраа сайн биелүүлэх даалгавартай үлдсэн бөгөөд одоо бошгыг халах буюу Монголын хөрсгөл залуучуудын хэвлэлээ шүү дээ. Тэрийг чинь анх байгуулах суурьнд тавиад тэгээд одоо анхныхан дараа Чойвсонгой байсан юм байна. За тэгээд би одоо ингээд өргөжлүүлээд ярихгүйгээр энд байгаа баримтыг ер нь харуулж байгаад энэ манай Твиттерийг харж байгаа уншигчдод уншиж өгье гэж бодлоо. Яагаад унших гэж юм бол Твиттер нэг тэдний бангаар чи бичээл тийм үү? Пэйж дээр бичээл. Би дураараа ингээд яриад байгаа юм шиг ойлгоод байгаа. Үгүй тийм биш. Хэнийг гүтгэж болохгүй. Хэнийг муухайгаар хэлж болохгүй. Байгаа нь энэ. Угаасаа байсан нь энэ. Чойвсонгой хувьд тийм үү? Манай нийгэм засгийн хувьд байсан нь энэ баггүй юу? Тэгэхээр энэ байсныгаа яг бодтой үннийг мэдэж авахгүйгээр 1954 онд Сталины даалгавраар монголчуудын энэ толгой хэрэглэхийн зохиож өгсөн шин түүх уу, нэг шин түүхэд нэрлсэн тэрийг тийм ээ. Шин түүх уу, хуурамч түүхээр бид нар амьдраад тэрнтэй үнэмшээд одоо тагж байгаа өнөөдөр талбай дээр явж байгаа хүмүүс байна. Орилоод тушгараад энэ залуучуудын эсрэг юм яриад явж өөрийнхөө үр хүүхдээ өөрийнхөө ачижисэг хүүхдүүдийг хараад зөвхөн явж л байна л та. Тэгэхээр би энийг хараад яагаад дэмжиглээд байна гэвэл яг 21 оноос ингэж Монгол хүний хооронд налалцуулж эхнэрийг нөхрийн эхнэрээр нь үр хүүхдийн аав ээжээр нь одоо Жорж Орвеллийн 1984 дээр болдог юм шиг юм болсон байхгүй Монголд. Тийм учраас энийг давтуулахгүй тулд л одоо Манус Аминдан
энэ 3 том доктороор тийм ээ Бацаахан доктор, Баатар доктор, Лонждугаа гэдэг энэ судлаач докторийн архиваас гаргаж ирсэн өөртөө судлаад газартаа нутагт бий болгосон юмыг мартаж болохгүй давтах хэрэггүй түүх гэж яриад байгаа нь энэ байхгүй да. Тэгээд би ивэл энэ Монгол үндэстний аюулгүй байдлын баталгаа Монгол үндэстний үргэлжлэлийг өмөрч яриад байна шүү дээ. Зөвхүүлэн гэх тийм ээ. Тийм байна. Тэгээд үлзий Баатаргой байна. Зөндөө олон хүмүүс ярьж байна тийм ээ. Тийм залуучууд ярьж байна. Тэгээ энийг би ивэл чиний тэр нөгөө бичсэн дээрээс хавхайлаад энийг ер нь уншиж өгөхгүй горгүй байна гэж бодсон. За 1923-аас 24 30-аад оны ихэнх гэж байгаа. Коминтернээс Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Рискуловоос удирдлагадан 1924 оны 11 сарын 2-нд бичсэн илтгэл байна. За тэр илтгэлд юу гэсэн бол бид 3 жил гаруй залуучуудын эвлэлд ихэд анхаарч ардын намын оронд тавих залгалж ардын дараа нь тэр залуучуудын эвлэлч ардын намын байр суурийг эзлэх нэ дээ. Нөгөө дайчин тулдах бэлтгэл өвчин гэдгийг явж байна шүү дээ тийм ээ. Жинхэнэ ховсгалч нам болгон өсгөхөөр ажиллаа. Рискулов илтгэж шүү заяа. Тэд бидэнд үнэнч гэдгээ 1921 онд ч данзан таныг устгахж харууллаа. Данзан өдгөө буудуулсан. Одоо алсны хадар хэлж байгаа. Тийм байна 11 сар. Нэг хөдөлмөр шаардсангүй гэж. Хөдөлмөр шаардсан гэж хүн авчаад намын төв гисгийг бүрдүүлэгч нэг хүчтэй болог бол ардын намын зүүн жигүүрийн бүлэг юм а. Энэ бүлэгт жанжин чойволсон гэсэн манай хүмүүс орж байгаа юм а. Чойволсонгоо хэлж байна тийм үү? Одоо манай хүмүүс гэдэг чинь ирсгүй. Тийм. Монголын гэсэнгүй шүү дээ. Тийм. Энийг манай энэ сонсогч үзэгчид сайн анзаарах хэрэгтэй. Энэ бол намайг комментаринд ойртуулах гэсэн ажил хэрэгт сорын ганц бүлэг байгаа юм а. Энийг одоо болгоох тун гэж. Ингэж илтгэлд өвчсөн. За тэрч чанараар зөвлөлт гүрний удирдагчид 1930-аад оны дунд үеэс хээж хойволсон шууд ивэлдэн авч Монголын төр засагтай гэхээсээ илүүтэйгээр тэрүүнтэй зөвхөн чойволсонгоор дамжиж даалгавраа биелүүлж гэнэ үгүй юу гэдгийг тандаж харддаг түүхэн баримт энийг гэрчлэнэ гэж байна. Энэ бол за тэгээд хорлоогийн чойволсон дотоод яамны сайдаар томилогдмогцсон өөртөө саад болох хүмүүсийг зайлуулахад онцгой анхаарч юуны юм цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин гээ дэмэд ерөнхий сайд амар нарыг огцруулах арга сэдэж эхэлсэн. За гэтэл тэр арга нь зөвлөлт эзэддэн алтан гушуу өргөн гүжирч замаар Монголын эх орончдын амь насыг хөнөөх явдал байсан гэдгийг түүх баталж байна гэж. За тэрээр 1936 оны 10 дугаар сард зөвлөлтийн удирдлагад удаадраа захирлэлгээж дэмдийг ховлон гүжирчсэн. Тухайлбал дэмэд үл зохицолдох чигшүүртэй хэрэгүүдийг үйлдэх нь багшуулсан бүгдэд хүндлэгдсэн одоо том хүн болохыг оролддог дотоод явдлын яамны аппаратыг хувийнхаа дуулууртай зэвсэг болгон хувирахыг чармайж энэ чиглэлээр ажиллаж байна гэсэн төдийгүй Орос сургах зөвлөхүүдийг тэрний эсрэг дорхиж хутхан өмүүлэх оролдлогуудыг хийж байсныг олон баримтуудаар нотолж болно. Энэ бол Иш Агва, Испатер, Элбаточор, Ж Болдбаатар, Д Гомбсүрэн, Д Үлжибаатар нарын зэрэг судлаачдын бүтээлүүдэд маш тодорхой тусгагдсан байна. Дотоод яамны аппаратыг хувийнхаа дуулууртай зэвсэг болгон хувирахыг чармайж идэвхтэй ажиллаж байгаа гэдэг гүтгэлэг бол хамгийн хорон атгах жухамдан жанжин гээ дэмдийг устгааж өгөөч гэсэн хүсэлтийг зөвлөлтийн эзэдтэй тавьж байсан явдал юм а. Өөрийнхөө одоо өөрөөсөө илүү өгсөн хүнийг тийм ээ. За ингээ улмаар тэрээр 1937 оны намар өрлөг жанжин гээ дэмдийг зөвлөлт гүрэнд аваачин хөнөөх Монгол оронд их хядлагыг эхлүүлэх ажлыг зохион байгуулагч гардан гүйцэтгэгч болсон түүхээр нотлогдож байгаа маа гэж. За ийм явдлуудыг болгосон гэдэг. За тэгээд тэр онц бүр комисс гэдгээ байгуулаад 50 удаагийн хурлаар 25634 хүнийг яллаа 77.6% хүн амынхаа тийм үү. За зөвлөлт холбоот бол 20.9% байсан нь
цаазлах шийдвэр гаргасан. Нэг өдөрт дунджаар 513 хүнийг яллаж 398-ыг нь тодорхой баримтаар хөөвөл 129-өөс 1278 хүнийг яллаж хоногт 100-аас 897 хүнийг цаазын давтамд илгээсэн гэсэн үг юм аа. За ингээд зөвлөлт холбоот улсын одоо шахалт байсан хэдий ч Чойвсонгийн бие даасан зүтгэл гэдгийг энд дахин давтаа хэлэх хэрэгтэй байна гэж. Ингээд Чойвсон бол улс орон ард түмнийхэн төлөө хүчин зүтгэхээсээ илүү Иосиф Виссарионович Сталины зааврыг хэрэгжүүлэхэд бүх хүчээ зориулах болсонд Монголын эрх баригчид тэр үеийн эрх баригчид хүртэл цөмөрөнд дург өчж байсан юм аа. За тэгээ баримт нөр Монгол улсын түүх дэдгээр математик гээд. За ингээд дайн хаяанд тулж ирчгээд 1939 оны 3 дугаар сард ерөнхий сайд амрыг дайны явц хамгийн эзэгтэй буюу Баян цагааны тулаан гэж байна. Үедээ эд өрнөж байсан 7 дугаар сарын 9-нд төрийн тэргүүн дээд тогсон төрний орлогч дээл осол за нөгөө онцгой 3-ын нэртэй хоёулахнаа цаазын давцанд Монголын эх орончдыг илгээх шийдвэр гаргаж явсан өөрийнх нь дотны ганц нөхөр Лувсан шарав. Тэрийгэ барьж өгсөн гоос. Лувсан шарвын одоо нарыг харийн эзэдтэй барьж өгсөн ийм өгөөд тэгээд хоош начуулсан. Тэгээд бүх тэр бүх хүмүүсээ баривчлуулж явуулчаад наадмын одоо энэ төр дээр намайг хэн хэлж нохоо хэн саах вэ гэсэн төрхтэйгээр байж байсан. Ийм хүнд өнөө лавга заана хэлж байгаа лавгаарчлан ийм одоо авиртай аран шинтэй хүнд нэг бүхийг одоо яасан ч өөрийнх нь дурын хэрэг байсан бизээ гэж. Гэхдээ л цуснд нэвчиж хүний өвхлийг хараад нүд халтрхан болсон Чойвсон хүртэл арслан тавгаг цаазалж зүрхлээг нь цаазаар ах байсан юм байна. Тийм байна. Тэгээд ягаад 7 жил гэсэнгүүл зүрхлээг юм байна. Ягаад гэвэл монголчууд нөгөө зүрх сэтгэлдээ бүх морь тэр нэг юм манайхны одоо хүртэл нэг авчуудаг нэг соёл биш. Тэрэндээ жигтэйхэ хайртай байсан. Хэрвээ одоо тэр хайртай бүхийг цаазлуул өөрөө аюул дунах, Чойвс аюул дунах гэдгийг мэдээд тэгээд цаазал зүрхлээгүй 7 жил хийялах гэсэн. Тэгтээ баасан жавд хорсож атаарсан байсан. Ийм явдал болсон юм байна. За Чойвсонгийн өөрийнх нь гიშгсэн мөр бүхэн тэрний хэн болохыг үгүүлж байгаа. Дээрх ийм харанхуй баримтуудаас Чойвсон бүгдийг замаасаа цусан мөр татуулан зайлуулж энэний тулд хариг өрний ивэлд багтаж Монгол төрийг золиослох замаар засгийн эрхэнд гарсан байдаг юм аа. Данзан хөнөөгөд орон нийцсэн, удалгүй халагдсан. Дэмдийн хөнөөг оронд нь очсон. Энэний тулд Монголын айрмын удирдлагыг тулгаа дараад устгасан. Айрмын удирдлагуудыг. Ерөнхий сайд амрын суудлыг улаан цайн булаан гэж хэлсэн. Зарим хаацай лагсдынх нь хэлдэг шиг холын сайн зорилгоор энэ бүхнийг үйлдсэн гэдэг шиг худал хуурмаг юм энэ ертөнцид байхгүй. Хэлж шүү дээ холын сайн зорилгоор тийм ээ. Тогтнолын төлөө шал худлаа юм байхгүй. Шал худлаа юм байхгүй. Тусгаар тогтнол авч үлдэхийн тулд үндэсний төрийн удирдагчдаа эх орончдоо дайнд ялахын тулд цэргийн удирдагчдаа толгой дараалан хятаддаг ёсон гэж энэ хүм төрлөختний түүхэнд урд хожиж байгаагүй юм шиг байна. Тийм. Тэгэхээр зэрэг одоо чиний тэр бичсэн дээр чинь баахан шоргоолцнууд тороолууд орж ирээд тэгсэн байлээ. Тэгэхээр би өнөөдөр энийг бүр дахиад нэмээд хэлээд өгье. Түүх чинь ингэж өгүүлсэн. Түүх чинь бодтой юм чи энэ байгаа. Тэрнээс Чойвсонгоо би танихчгүй бид нар хараачгүй бид нар тэр хүний сайн муу явж ямар хамаатай юм. Гэхдээ Монгол улсын энэ оршин тогтох үндсэн дээр хамаг сэхэтэн хамаг сэтгэгчнэр байхгүй болсон баггүй юу? Харин эсэргээр тэр өөрийнхөө зогсоод энэ үндэстний Монгол үндэстний аюулгүй байдлын эсрэг энэ дарангуйлагчийн эсрэг энэ сталинизмын эсрэг энэ марксизмын эсрэг тийм үү тэр ленинизмын эсрэг бат зогсож чадсан хүмүүс ч өнөөдөр тухайн үедээ муухай харагдажсэн ч гэсэн өнөөдөр яг өнөөдөр бүр хожим үедээ ч улам үнд орох жинхэнэ их орончд байхгүй юу? Жинхэнэ үндэстнийхээ архийг дэвлсэн жинхэнэ бичиг соёл тийм үү Монголын энэ үндсэн тийм үү тэр бүх их юу гэдгийг тэр бүрний бүгдийг газар шороо бүгдийг хамгаалаад үлдсэн ийм л юм шүү дээ. Жишээлбэл аварж байгаа байна тийм үү? Тийм учраас зэнтэй юм. За тэгээд түүний тухайд хийлж болох цорын ганц эерэг зүйл бол залгамжлагч чидэн бал шиг ингэж байгаа. Улс орноо зөвлөлтөд хавсарган нийлүүлэх гэсэн өргөдөл бүсэлтийг бол барьж өгөөгүй. Ганцхан эерэг
одоо авч үлдэх юм гэж ингэсэн байна. За тэгээд Лавга Арслан бол тэр барилдаанаараа очингуудаа бас аатай хүн байсан байхгүй. Миний унахыг таны ямар нүдчээ харав гэж. Унаагүй давсан гэж ирэхэд миний одоо ойрчихыг тийм унахыг та аль нүдээрээ харсан гэж хэлсэн юм байна. Тэнгүүт ингээд яваа. За би тэрүү энийг ярьцсан. Баасан жавгаа энэ хоёрын хоорондын асуудлыг ярьсан учраас энийг нэмж хэлээд яг за дамбуга тэгсэн энэ төргээд би ярьсан тийм ээ. За тэгээд хинтээ Лавга Арслан Баасан жавтайгаа тааралдаад тэн дээр ингэсэн байгаа байхгүй. Баасан жавтайгаа хэмх нүцсэн байдалтай надтай зөрүүлж өнгөрөөсөн гэдэг түрүүн би нэг зогсуудад өндсөн шүү дээ тий. Тэгээд таны би сайн уу гэхээр эрүүгээ хавц зохиолцсон учраас хариу хэлж чадахгүй байсан зайлуул гэдэг. Тэгээ энийг одоо манай мөнгө давраад ярьсан байна. Муу яврах. Тэгээ муу яврахдаг хитгдэг байсан. Мөнгө давраад зодог шууд өгсөн бил. Одоо мөнгө давраад Лавга Арслангийн зодог шууд байдаг юм нэ. Өнөөдөр тэр Мая гэдэг өөрийнх нь хамгийн том охиноос гарсан тэр дор толом гэдэг айлын хүүхэд зээн юм биш. тий 2 зэйтэн өнөөдөр би нэвтрүүлэг хийсэн. За тэгээд Баасан жавт одоо тавлж тийм үү? Чи ингээд өмөрч бай гэдэг одоо нэг Лавгаг өмөрсөн. Чи ингээд өмөрч бай гэдэг тавлсан тийм аяг заяг. Лавга Арслан болохоор зэрэг илүү дутуу, элдв юм яриад чамаа мог ийм болгон шүү. Чамааг байтгай ингэж чаддаг юм шүү гэсэн сүрдүүлэг, жойвсонгийн сүрдүүлэг байсан гэж. Тийм учраас Лавга Арслан шоронгоос гарч ирснээс хойш хэдий барьж чадaltaй ч гэсэн хэлж ирсэн нэг төр хэцүү шүү гэж. Төрөл хүний эрхийг чиж одоо миний даваа хансаа гэдэг тийм учир битүүлэг байдалд энэ хүн ингэж орсон байгаа юм гэж. За тэгээ Баасан жавыг жамбалд орж эрүүг нь зад өшөглөж илгийн гимтэд алсан гэж хамт хоригдж байсан цогцсон гэдэг хүн ярьсан бай. Баримтч тийм. Баримтч цогцсанаа гэдэг хүн. Тийм байна. Жамбалд орж эрүүг нь хоглоод илгийн зад өшгөж алсан юм аа гэж. Тийм юм ярьсан байгаа байхгүй. Тэгээд Баасан жавыг 1957 оны 7 сарын 19-нд өнөө улсын авслан Маамил Лавгаг цагаатгсан. Яг тэр хурлаар зэрэг цагаатгсан байна. Дапалж юм шиг. Тэгтээ тогтоолын дугаар нь Баасан жавих 01 Лавгагийн 03 байсан. Энэ бас нэг битүү юмыг өгүүлнэ. За ингээд аавгаа сургаггүй болсноос хойш 17 жил болоход одоо энэ тогтоол нь ийм явдал болсон тогтоол нь тэр охин Мая гэж одоо том охин Рэйчмаа гардаж авсан юм гэж. Тэгээд энэ бол улс төрийн эсэргүү гиндэн дэмдийн бүлгийн нөхөд гэж. За ингэж зүгээр одоо наад захын жишээ шүү. Эндээс зөндөө олон одоо баримтууд одоо дэлгэж болох юм. Тэгээд би нэг юм нэмээд хэлчих. Чи тэн дээр яг бодтой түүхийг өчсөн чинь тэрэн дээр хүмүүс гэгдүүлсэн болтой байлаа. Тэгэхээр ингэсэн байгаа. Бүгд найрамд Монгол Ард улсын маршал Хордоогийн чойволсон зөвлөлтгөлөө улсын дотоод хэргийн ардын комиссариатын газрын харьяат ажилтан хэмээх өндөр алдар цолоор биш гавьяат ажилтан байна. Тийм гавьяат. Би энэ бас олон сурвалж дээр байгаа. Орон сурвалж. Олон төвчтэй сурвалж дээр байгаа байхгүй юу? Тийм. Маршал Хордоогийн чойволсон зөвлөлтгөлөө улсын дотоод хэргийн ардын комиссариатын газрын гавьяат ажилтан гэдэг өндөр цолоор 1940 онд зөвлөлтийн анхны чекистүүдийн хамтаар нэгэн зэрэг шагнагдаж байсан нууц түүх байдаг юм аа. Энэ цолны журмыг тус газрын 1940 оны 1-р сарын 6 буюу 1007 тоо тушаалаар анх баталсан болохоор манай чойволсон тэр одоо гавьяатуудын анхдагчдын нэг болсон юм аа гэж. За ингээд хүндэт батламж бичиг дагалддаг энэ цолтон бол онцгой хангамж эрх дарах хэдэлдэг байсан. Цаанаасаа. Тийм байна. Тий. Тэгээд даалгавраа биелүүлэхээр бүрч одоо өндөр зэрэгэн авсан байсан. За журам зааснаар бол зөвлөлтгөлөө улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах тэрний үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулахад гар биеийн оролцсон гавьяат зүтгэл гэж үндсэн. Ийм байгаа байхгүй юу? Энэ бүхнийг чойволсон дээд зэрэгээр хангажээ. Тэгэхээр тэрээр хэн хаанхын хүн бэ гэдэг асуултанд хариулт гэсэн байгаа байхгүй энэ судлаач. Хариулт тань тийм ээ. За ингээд 1941 оны 7 дугаар сарын 10-нд Монголын ерөнхий сайд Анундын амрыг Орос улсын
Орос улсын нэрийн өмнөөс цаазаар аваачих ялын тогтоол уншиж байх. Яг тэр мөчид тэрнийг болон Монголын төрийн тэргуунд түрүүн би яриад өнгөрсөн тогсомгой тэрний орлогч носол нарыг Орос эзэдтэй ачуулсан Марсел Чойволсонд Монгол улсын Гарамгай Батар цоо шагнасан гэж. Сая энэ 3 хүнийг хойш нь ачууллаа шүү дээ. Энэ ачуулах бүх ажлыг гардаж хийсэн. Тэгээд тэрнийхээ хариуд Монгол улсын Гарамгай Батар гэж цолоор шагнагцсан. За ийм юм. За энэ их өндөр дээд цол хэрэгмүүдийг тэрэнд юуны төлөө шагнаваа? Арай Монгол ардын хувьсгалт цэрэгт нисэх онгоц танк их буу бүхий Японы дайнчдаас 10 дахин илүү хохирол учруулсныхын төлөө шагнасан юм биш вэ гэсэн аюулшигтай асуулт тавигдж байна. За нөгөө талаар ийм хинч гэмээр эндээ итгээд дайнтай нутгийн хүн ардын сэтгэлийг хямруулсан хэмээх ялыг хэн нэгэнд оноох эрхтэй гэж юу? Гэтэл бас яахаараа эрэлхэг Монголын ард түмний чимэг болон хайрлагдсан хэрэгвэ гэж байгаа. Бүх бодит үннийг хэлмэгдүүлж тийм үү ингэснийхээ төлөө ингэдэг юм уу гэж. За Оросуу Жанжин Сүхбаатарыг хорлцоод ардын хувьсгалын цорын гадж болоодогч байсан хэмээн хөөрөгдсөн шигээн. Ойлгож байна. Хорлцоод ардын хувьсгалын цорын ганц удирдахч байсан гэж хөөрөгдөж одоо тэрийг ашиглаж явж шүү тийм ээ. Гэхдээ Сүхбаатар маань хэн байсан бэ гэдгийг манайхаа одоо сайн таниагүй байгаа. Тий. Өөрөөр хэлбэл бас МКВД-гийн гүйцэтгэн биелүүлэгч бөгөөд сайнс биелүүлж исэн. Зүгээр богдгийн сануулгаар Оросын цэргийг гаргахын зүйтэй гэж байгаад Блүмкний даалгавраар Илвэгдэр жирэмчнээ хорогч алсан тийм л юм. Хорлоогийн Чойволсон Гарамгай Батар шалгарсан Маршал гэхээс эхлээд магтан дуулах дахин шүтүүлэх хийрхэлдэгдэхийг залуу цэдэн бол ямар нэгэн байдлаар даатгсан. Дандаа ингээд нөгөө удмын хэлхээс шиг ингээд салахгүй байсан байгаа. Тийм байна. Тэгээд цэдэн болын дор зөвхөн тэрний гарын дор гүйж байх бат итгэлтэй хүмүүсийг Монголын төрийн удирдлагад байлгахыг хээж хойволсонд үүргэжсэн юм аа. 1939 оны эцээр энэ хоёрыг Москвад очиход 39 оны эцээр шүү. Тэгээд лавга арчлан хэлмэгдүүлсэн дараа Москвад очиход нь буюу аваачихтан ийм чиг үүргийг авч өгөлцөөд ирсэн байна. 1940 онд хуралцсан Монгол Ардын хувьсгалын 10 дугаар хурлаас хойш болсон үйл явдлуудаас харагддаг. Энэ явдал бол 1949 онд Хорлоогийн Чойвол Шимжээгийн цэдэн бэлнараас намын төв хорооны улс төрийн төвчөнийг шийдвэрчсэн захидлуудад энэ үйл явдлыг харуулсан байдаг юм аа гэж. За тэгээд би яагаад энийг өнөөдөр ярьж байгаа юм бэ гэвэл за би одоо төв тэр юунуудыг нэг олон юунууд тоо баримтууд би тэгээд тэдний хүнийг бариад 1944 онд Ленины одонгоор шигнуулж байгаа нь тий. Ахаад 40 хэд онд дахиад Ленины одонгоор 2 удаа шигнуулж байгаа. 2 удаа Ленины одонгоор шигнуулж байгаа байхгүй юу? Тэгээд эн чин зөвлөлт холбоот улсын коммунист намын жинхэнэ гишүүн тий. Жинхэнэ бүр батлах нь гарсан. Тийм батлах нь гарсан. Тэр нөгөө хэн билээ? Машват тий. Юу дотоод яамд ажиллаж байсан Машват гэдэг хүний номны нэгэн төгсгөлийн хэсэг. Тий. Дотоод яамны архиваас гаргаж ирсэн модон хайрцгийг онгойлгоход тэр одоо юу лээ нөгөө нэг одоо латцсан гэх юм уу тийм Чойволсонгийн бичгэргээ тэрнээс гаргаж ирэхэд зөвлөлт холбоот улсын коммунист намын жинхэнэ гишүүн гэсэн батлах байсан. Татвараа төлдөг бүр. Хүн хөтлөө татвараа төлсөн шүү дээ тий. Ийм юм байгаамаа. Ийм очирж онцлогтой учраас энийг одоо хүмүүс сайн мэдэж авахгүй бол горьгоо болчих юм байна шүү дээ гэж би тэгээд хэлэх гээд байгаа юм. Юу гэж бодсон бэ гэхээр ийм байна. Чиний тэр юу би одоо энэ хүмүүс ойлгоно байна одоо түүх юм байхад чинь бид нар хамгийн гол нь хүн гүтгэхгүй, худлаа ярихгүй ийм болсон байна. Энэ дахиад давтагдаж болохгүй гэдгийг л анзааруулдаг байгаа шүү дээ. Тэрөөсөө тэгээд байгаа шүү дээ. Тэгээ 1937 оны 8 сарын 24-нд Филиновскийн авчирч Чойволсонд гардуулсан нэн баривчлан устгах 115 хүний нэрийн жагсаалтын эхний 25 хүний 18 цэргийн нийт 22 цэргийн даргаыг оруулсан байхад Чойволсон 40-ыг баривчилсан байдаг. Даалгаврыг давуулан биелүүлсэн байгаа байхгүй юу? 1937 оны 8 дугаар сард Өрөлөг Жанжин дэмдийг хөнөөгдөх үед Монголын ардын
ардын хээ зэрэг чинь юу вэ? Хээ зэрэг ардын хувьсгал зэрэг. Ардын хувьсгал зэрэг өдгөөгийн генералтай дүүцхүүц хэмжээний цолтой 43 хүн байснаас 41-ийн тэрний дотор дивиз командлан захирагчийн болон тэрнээс дээш чихрийн дааны 28 хүний 27-г нь баривчилж 26-гийн энэс 22-ыг гэж ярьдаг 37 онд шууд цааталсан байна. Шүүхийн юугүйгээр шүүхийн доктор шийдвэргүйгээр дээд чигтний удирдлагад дороос дэвшүүлэн гаргасан хүмүүсийг дахин давтан хэлмэгдүүлж нэг жил хагасын дотор 2-3 дахин устгалыг хийсэн. 1938 он цэргийн жагсаалаас нийт 836, энэс даргалах бүрэлдэхүүний 525 хүнийг баривчилж ихэнх цаазалсан. Хээж хойвсонгийн 1937 оны 121 тоот биеийн илчлэх буюу би эсэргүү байсан гэж өөрийгөө ялах, өөрийгөө хүлээх тушаалаар тулгаж шít. Би өөрийгөө хүлээж хийгээд чи эсэргүү мөн гэдэг юм ээ. 761 хүнийг 1938 оны 17 тоод цагтлаар 1032 дарга цэргийг одоо цэргийн юм уу шүү дээ, офицерууд дарга буюу цэргийг улс төрийн цэвэрлэгээ гээчд өртүүлэн халсан байна. Тэгээ тэр одоо ингээд нэг цэвэрлэгээ гэдэг балаа юм ярьдаг шүү дээ, тийм. Одоо манай энэ дарганаас чинь намаа цэвэрлэн юу цэвэрлэн ч гэнэ. Энд чи яг энэний юу байхгүй. Цэвэрлэн ч балаараа. Тийм ийм байгаа байхгүй. За тэгээд дотоодын дайнаас буюу Чойвсонгийн гарт Монгол ардын хувьсгал цэрэг за 836 дээр нэмэх 761 нэмэх 1032 нийт 2629 хүний одоо амь хохирол бий болсон байна гэж. Одоо нэг юм байгаад байгаа байхгүй юу? 1939 онд Японууд ирээд монголчууд өөрсдөө хамгаалахад орсууд орж ирээд байлт ингээ балаараад тэгэхэд энэ ингэж хүмүүсээ аймаа солруулж хүмүүсээ алчаад хүнээ штэ Монгол хүнээ алж хятчаад ихсний чинь шал худлаа домогд одоо хүртэл ингэж итгэдэг. Тэгээ би нэг маргааш юм бич тавих гээд өнөөдөр эхлүүлсэн байж дууссангүй. Ер нь миний бодсон юм бол энэ эр зөрөгтнүүдийн цусан дээр урагшид түүхээ бичиж тэгээ хөшөө олж үлддэг. Тэр эр зөрөгтнүүд бүдгэрж үлдэх ийм түүхэн үйл явц бидний өнгөрүүлсэн 70 жил байжээ. Одоо энэ Гиндүнга, Амар сайд тэ одоо энэ хин Дэмэд маршал Сүмб Данзан тэ ингээд энэ хүмүүсийг ингэж богцгийгэн тэгэнгუთ энэ хүмүүсийг ингэж бүдгэрүүлээд энэ урагч ярахчин эх орончийн дүрд гаргаж тавиад тусгаар тогтнолон байсан. Ингээд 70 жил энэ хүмүүст архив борхтуулж одоо ингээд түүх үйл явдлыг харахаараа Элбэг дөрж Батуул Сосрором гэдэг энэ гурван дайсан болгож харагдуулж нийгэм нь яг энэгээр яг дүүжилж байгаа. Галтмаагийн Батуулга та нарын энэ гүжир гүтгэл дээр одоо эх оронч болсон тоглож байгаа байхгүй. Амар эх оронч хүн гэж. Энийг ингээ харьцуулаад харсан чинь миний бүр игдүү үрээд тэгээ би маргааш нэг юм бич дуусааг байгаа. Эх орончдын цусан дээр урагчд юу хөшөөгөө босгох юм байна гэж би бичих гээд байгаа. Маргааш дуусах гэдэг. Бүр уур хүрээд байгаа энийг харахаар. Би наадхын чинь бол одоо 21-р зуунд тийм үү. Тэгээд Монголын 1990 оны эрх чөлөөний дулаар л тийм ээ. Эрх чөлөөний одоо юу гэдэг сайхан үйлчлэг үйлсэд тэр үйлсийн буй нарчин бол одоо мал хой за бүх юм хувьд очоод эхэлсэн боловч эргээд ийм байдлаар бол орж ийн л доо. Би ингээд наад дээр чиний одоо битри хоёулаа ярьснаас энэ төвчтэй хаан эрдэмтдийн хаан судалгаанаас богинохон сануулаад дахин сануулаад байна шүү дээ. Тэгээ энэ маш чухал. Тэгээ энэ дээрээс ингээд анзаараад би одоо хувийн өөрийн ингээд өгнөлтөө ингээд харахад яг одоо чиний тавьж байгаа онш мөн байна. Би одоо юу гэмдэ би нэг өөрөө тэр үйл хэрэгт оролцсон болохоор зэрэг би одоо өөрийгөө гिचхийд үйлэх гээд байгаа юм шиг юм бодоод тэнэг жоохоо юу гэмдэ гэрвших гэх юм уу одоо нэрлэх гэх юм уу тийм амир зөндөө байлаа да надад. Тийм үйл явдал тэгээд юмнаас ингээ хараад байхад Батуулыг 2 удаа шоронд хэллээ. Тий. 2 удаа. Тэгсэн. Ямар ч одоо гинжимгүй байх тийм ээ. Тий. Тэгээд эний чинь бол цагаад энэ хэргийг цагаадах нь гэж юусоо болдгоо юм байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийг цагаатгалаа гэж ярьлаа шүү дээ. Энэ Жонсон сэтгэлийн тэр чи хэлмэгцэн хүмүүсийг.
Их чинь цагаат хөш хэрэгсэхгүй болох хэрэгтэй юм байна. Тэр ямар ч юм хийгээгүй юм чинь. Хийчгээд ял малаа идэхэд буруу юм хийчээд тэгээ гарсан бол за одоо чамайг цагаатах гэж ярих хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм ээ. Энэний түрүүнд би чамд ирсэн бабын дүү тэгжиллээгээд тэр өнөөр хуулийн сургууль бабын их зөв юм хэлсэн мэт гэдэг ч юуш мэддэг юм байна. Тэгээд бодохныг одоо манай Батбол 2-2 удаа бүр зориудаар хийсэн. За тэгээд илүү дөржиг бол юу гэлээ нэг шоронд хинг ялдаад их сайн өмгөөлөгчтэй байсан учраас арай орчоогүй зураг хулгаалсан. Тэгээ тэрнээс дээр өмнө бараг Батболээс өмнө шоронд хийх гээд байсан. Тэгээд болсон их орноос юу орсон ч үгүй хийгээд байсан. Тэгээд дааган болтыг хийлээ тийм ээ. Дааган болтыг одоо энэ оюу толгой буюу оюу толгойн дээр далдуур хаан бүтээн байгуулалтыг оруулж ирснийхэн төлөө тийм ээ. Одоо далдуур хаан бүтээн байгуулалтын үр дүнгийн ашгийг хүртээд сууж байгаа. Тэгсэн хэрнээ л мөн зүхээд байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ зориуд ингэж идэв юм байна гэж би хараад байгаа байхгүй юу. За ерөнхийдөө ингэ сайхны шоронд хийлээ. Тийм ээ. Сайхан бэлгийг хийлээ. Сайхан бэлгийг хийлээ. Аваар цагтын хийлээ ч юм уу. Ингээ харахад. Гэтэ би одоо ингэ тойроод харахад би чинь одоо манай Батбол илүү дөрж энэ эднийхэн дэрэг чинь ямар төрд би ажиллаж байсан биш. Дарга дорог бол даварчгүйсэн биш би чинь. Тэгээд амьтан хүн бүгдээр л одоо энэ бүхэл үйлдвэрүүдийг дампуураад ирэхээр зэрэг нөгөө эдийн засгийн харилцаанд тусдах үүдийн орон буюу зөвхөн толгойд болсон юу коммунизм чинь тийм ээ тэр чинь юу гэдгийг тэжээх ч алдахгүй юу. Коммунистууд ч ингэж сүнлөө шүү дээ 90 онд дэлхийд даяараа тийм ээ. Тэгээд өөрийгөө яаж гэж чинь бид нар энд маш зөв бодлого явуулаад хөвчлөөд заалсан хэмжээндөө би тэрийг бас ойлгодог мэддэг. Тэгээд энэ хөвчлөөс гадна одоо худалдаад авахар янз янз юм байна тийм үү. Тэгээд одоо тэр нийслэлд нь мөнгө төгрөгийн нөгөөд нийслэлийн зараад одоо зөвхөн мөнгө хөргөлтөд оруулаад би хугацаанд нь яг тэр 2005 оны үеийнхэн ханшаар 2005 оныхон хууль дүрмийн дагуу худалдах буюу худалдан авах гэрээний дагуу хийгээд ингээд нэг оюу давхар байшин худалдаад авсан. Тэгээд тэрийг л одоо маш том юм болгоод би гав ганцаараа энэ Монгол улсад нэг юм худалдаад авсан үйл юм байна. Би босод бүх кино театрууд бүгд л худалдагч нь худалдаад овчлогдох нь худалдаад менежмент дээр явах нь яваад бүх кино театрууд одоо төрд байгаа кино театр байд юм уу? Бүгд л хойд очсон. Би тэднэртэй барьцаж байгаа биш л дээ. Зүгээр яагаад сурам гэдэг хүнээр ингэж байна гэхээр зэрэг чиний төрөний хэлдэг онш яг батлаж байгаа байхгүй. Өнөө анх л нэг эрхчлөөний тугийг барьж ирсэн юм ингэж аваад ирсэн. Эднэрийг байхгүй болох юм бол гэрч байхгүй болно. Тэгээд дураараа авирдаг хүмүүс гарч ирнэ тийм ээ. Эднэрийн түүх ерөөсөө тийм байгаа. Өнөөч хэрэгтэй гэсэн тийм юм яваад байгаа юм байна. Түүх ерөөсөө одоо санагдаж байгаа хангалттай насал бочоор гэл боддог. Тэгтээ жоохон байж байхгүй бол энэ ч юу ч мушингуурлаад юу ч яаж мэдхээр юм байна л гэж харж байна л да. Одоо сая хавда хөлмөгчдийн өшөөний дэргэд 427 байж байлаа шүү дээ. Тэгээ нэг нөхөр нэг тань руу Улаанбаатар гурил заслаа шүү дээ. Тэр нөхөр чинь сая одоо өнөөдөр талбай дээр ирсэн энэ манай залуучууд чинь тэр Норгийн залуучууд байна. Либертар намайхан байна. Манай эрхчлүүд төрийн залуучууд тэгээд зөндөө залуучууд сайн дураар очоод чинь нэлээ өргөжж шүү дээ. Бүр одоо ер нь хүн ингээд арьс махан дээр нь толоод ирэхээр мэдчихэж шүү дээ тийм ээ. Тэгээд би бол бас энэ хоёр эрдэнэт их баярлаад байгаа. Ийм их сүрхий мундаг хөвөө шүү. Ингээд иш ажиллагаагаа өөр дээрээ явуулаад 5 иш ажиллагааны чинь хийдгээ иш юм бол да иш ажиллагаач өөр дээр нь очиод ажиллачлаа шүү дээ. Санаандгүй байж итэл тийм ээ. Тэгээд тэр бэр охин их сайн хөвгт юм. Надмынхаа иш ажиллагааг ингээ гаргаад өөр дээр ажиллаа гаргаад тэгсэн нөгөө Нямбаатрын бас охин нь иш ажиллагаа гаргаад иржээ. За 5 иш ажиллагааны чинь иш ажиллагаа ингээд өөр дотроос ундраад гараад тэг яаж ч хамгаалах гэдэг их хэрэггүй ямар ч логихгүй юмнууд яриад эхэллээ л дээ.
Тэгээ хүмүүсгүй одоо дугаа болцгоо хэрэггүй гэж аль өрөвдөж тэгж штэ тийм. Тэгээд одоо бол оюун гэрэл гэдэг хөөхд оюун эрдэнэ үү? Оюун эрдэнэ гэдэг хөөхд бол авилгалтай тэмцэл гэж ярихын чирэг байхгүй. Бид нар зөндөөлсөн шүү 44 их 84 хулгайлчлаа гэдэг. Өөрөө авилгач гэдэг нотлогдоо шүү дээ. Тийм ээ? Тийм байгаа. Тэгэхээр зэрэг би энийгээр юу хэлэх гээд байгаа юм байг бол одоо сэрээ. Одоо ухаараа сонгогчдоо. Дөрөв дээр хэллээ шүү дээ. Хаанхи хэлсэн улс төрчдийг өөрчлөх гэж оролцсон дөрөв сонгогчдыг өөрчилсөн хамаагүй хурдтай илүү юм байна. Эрүүл ухаантай байх тийм. Чиний бичсэн тэр нэг Чойвсон гонтва энд би тэгээд харсан тэнд ямар ч он сарын 4 мөрөө гажууд өчөө тэр муухай нэтрийг гээгүй шүү. Тэг байгаад түүх өнөөдөр яг тодруулаад хэллээ. Энэ өөр номон дээр би энэний түрүүнд өөр номон дээр тийм та өөр ном дээр надад уншиж өгөө гэж хэлчихсэн тийм ээ. Тийм надад өөр ном дээр хэлж өгөө. Өөр олон түүхчдийг сурвалжтай байгаа. Бүгд явцсан нийлж байгаа. Тийм та надад өөр ном дээр уншиж өгөө. Тэр хүний муухай мапаг ярихгүй. Угаасаа байгаа нь инээ. Байсан нь инээ. Бид нар ингээ баларсан юм аа. Тийм ээ. Хамгийн одоо мундаг жанжин дэмдигийн явуулаад энийг зүгээр халаад өгөөч л гэсэн байгаа байхгүй юу? Тийм. Энийг жудаг гэхүү. Энийг тусгаар тогтнолоо хамгаалсан гэхүү. Үгүй. Харин жинхэнэ тусгаар тогтнолоо хүнээ энэ Монгол улс Орсын тогтохын үндсээ хамгаалсан бичиг соёлын амар сайд бол бичиг соёлын маш том хүн. Өстө мундаг би танаас авсан тэр номыг яасан шүү дээ. Тэр нөө амар сайдын түүх тий. Гайхамшигтай. Энийг бидэнд үлдээгээд өглөө. Амар сайд яагаад гэсэн би үлдээсэн бэ гэдгийг би гадарлаж байна. Тэр нөө худлаа түүхийг хоолоо шахаж оруулж ирэх нэ гэдгийг урьдчилж харсан юм баггүй. Тэгээд битсэн. Тийм юм байна лээ. Нөгөө тэгвэр одоо энэ чин доктор байна. Тийм юм байна. Бонгын намдаггүй байна. Тийм намдаггүй. Вангангой байна, Ламзовын вангангой байна. Одоо дамгой байна. Бид нар чинь оюуны охмонлаа нь эднийг бүгдийг хянгарч ирсэн. Үгүй эн чинь тэгээд тусгаар тогтнол хамгаалсан юм байна. Тийм. Эднийг ингэж тусгаар тогтнол тусгаар улс байх ёстой болж байгаа юм. Тийм бид нар чинь түүх соёл шашнаа устгуул тусгаар тогтнол хамгаална. Ямар юм бэ гэж устгалаа ш. Тийм. Тэр дотор байсан судар ном гэж бидний түүх ш тэр. Тэрийг устгачаа тэгээд тусгаар тогтнол хамгаалсан гэх. Ямар сандаа чойн юм харамсаад олон зууны соёл руу шээс Орос чинжаал юм уу гэж хэлж байгаа юм. Тийм. Тийм учраас бид нар Оросынд дургуйтай биш, Оросыг муухай харуулах гэдэг юм биш. Оросынхан байж байгаа царайныг Оросд дагаар орсон буюу даалгавраа биелүүлж байгаа хүмүүсийн царайныг өнөөдөр биелүүлж байгаа хүмүүсийн байж байгаа царайн энэ толгойлогч нь Монгол улсын 5 дугаар ерөнхийлөгч. Бидний үргэлжил хууль зүйн сайд нь тийм үү? Улсын их хурлын гишүүд нь босоо гэвтээ гамбаа мамбаанууд нь тийм биз дээ. Энэ ч үнэн шүү дээ. Байгаль бодлоо байгаа юм чи. Тэ. Тэгээ тэрийг ингээд түүхөө уншсан юм байгаа. Энийг одоо тусгаар тогтнолч хүү. Хамгийн тусгаар тогтнолч биш. Хамгийн их хоромч биш. Хамгийн одоо үндэсний аюулгүй байдал зарлал хийж байгаа улсууч бид нэр. Ишхабын сүлнэ гэж зүтгэн. Евразийн эдийн засгийн холбоонд оруулна гэж зүтгэн. Энэ агаарын хил эрхчлөөтэй байгаа бүх дэлхийн бүх орнуудаа энэ тэнцвэр харьцах боломжтой агаарын хилийг өнөөдөр Оросдоо бүр 20 жилээр өгч байгаа санаарлал. Энэ чинь Монгол улсын үндэсний аюулгүй байдал зарлал хийж байгаа явдал. Би тэгж үзнэ. Тэг угаасаа тийм байгаа. Тэг би нэг юм энэ дээр нэмээд ярьж яах энэ их сони. Одоо ингээл та ингээд бидний мэдээж эрхчлөө ярьж байгаа болохоор хувийн ярихаас шаарахгүй гэдэг. Тэгэхэд тэр би 29 онд хорлоогийн чаваас өмч хураахал ажил хийсэн шүү дээ. Одоо яг энэ үйл явц харж яана тэр хөхтөг намруулаад очоод бусдын өмчийг дээрэмдээ гэж байгаа байдал. Яг түүх нь яг ингэж улбаа нь ингэж тавтаж байгаа. Тэгсэн мөртлөө өөртөө хамгийн хөрөнгийг дээрэмдэж авцсан. Дээрэмд хийцэн. Тэгсэн мөртлөө бусдын өмчрийг ингэж хүмүүсийг дээрэмдэж урайлж байгаа байдал энэ минь чинь ингээ харахаар яг ингээд дээрм хийцэн. Тий, өөртөө дээрм хийчихсэн. Дээрмээ үргэлжлүүлж санаахал. Тэр үндэсний байлгийн сан байлгүй. Тий. Тэр үндэсний байлгийн сан чинь дээрмээ үргэлжлүүлж санаах гэдэг үү. Тэнд баялаг хоримтлагдчихгүй. Тий. Өөр л энэ хэд хуваагаал хитэн. Би сайн мэдчихээн. Өмнө тэгсэн байгаа шүү дээ. Бодит түүх. Бодит түүх байгаа. Жидүү сангаас ахуулаад. Жидүү сангаа хар тийм үү. Хөрслийн банкаа хар. Эрдэнэтийн 49 хаар боловсролын сангаа хар тий.
Тэгээ энэ бүх зүйлийг чинь ингээд түүхийнхаа үнэн ингээ уншихаар 1931 он тэр юу хурал болж байгаа ш таах тэр ардын намын 9 дугаар хурал те. Тэгэхэд феодал хар шар феодлуудыг үнцээр нь устгаж 10 дугаар их хурлыг ухтна гэсэн байгаа л шүү дээ чинь. Бүр тэгс өгүүлбэр нь орсон бэл. Үнцээр нь устгаж. Тэгж өгүүлсэн 100 мянган лам алгасан шүү дээ. Тэг эн чинь юу гэсэн үг юм бэ? Одоо яг ийм л юм болж шүү дээ. Эрхчлөөний үзэлтэй болгоно алыг тэгж шүү дээ энэ чинь. Эрхчлөөг авчирсан би алтан гэрлийн санаа харахад тэрийг их зөвтгөж ярьж байлаа л дээ. Төрийн албанд ажиллаж байгаад одоо дээрэм тануул юм уу юу лээ үнэлгүйгээр хөнгөцсөн хөнгөцсөн бол гэж тийм зүгээр одоо их орон ард түмэн гэдэг ярьдаг шиг нэг тийм нэртэй тийм ээ үнэлгүйгээр хөнгөцсөн хүмүүсийг гэдэг байгаа байхгүй юу. Тэгтэл эртээ тэргүй авилгалтай тэмцэх газрын буюу эрүүгийн хуулийн 22-ийн 10 дугаарт байж байгаа шүү дээ. Үнэлгүйгээр хөргөцсөн болвол гэдэг хариуцлага яаж ногдуулах гэж байгаа шүү. Бүр хүнд ялтаа. Тэрийг л хэрэгжүүлдэг. Эсвэргээрээ би алтан гэрлийг энэ заалтыг яг бодтойгоор хэрэгжүүлэх шаардлагыг би тулгаж тавьнаг бол би монголчгийн тийм ийм хуулийн заалт байтал тэрийг хэрэгжүүлээд нэмээд тийм хууль гаргадаг чинь тусгаалan хууль гаргаж энэ үйлдвэрчрөө алах чинь яг л ийм болсон байл шүү дээ. Ийм 24-өөс 29 болсон. Энийг толгоос хүн чойвсон өөр тийм хорлоо гэж болсон байл шүү дээ. 2-3 хүн нэлээд хийсэн байхгүй. Тийм. Бидний түүх энэ тэгээд би энэ хин Чоболонгийн өмнө лувсан шарвыг бичсэн тэр шүүх яамны сайд байсан цэрэн дөрж ийн үстэй тэр чинь бүгдөө л горуулсан нөхөр л байж байгаа тэгээд өөртөө эргэл гэрч устгал болсон биз дээ. Бүгдийг нь уншсан. Тий. Тэгээд эн чинь би ингээд нэг хин цаа домог зохиогоод би тэрийг бичээд байгаа юм лөөсөө биш. Бид нар чинь дандаа түүхийн баримт харж уншиж мэдчихэж байгаа юм аа бичиж байгаа шүү дээ. Энэ сонгогчдын эсрэг Монгол хүний эсрэг гинт хэрэг шүү энэ баялагын юу лээ 35-аас 50% дээрэмдэж авна. Тий. Ерөнхий сайд 100% авсан чараад гэж байгаа байхгүй. Энэ чи гинт хэрэг хөө. Энэ бол энэ явдлаараа яваад үнэн гэж байдаг хуультай тийм үү. Хуулийн тогтолцоотой хуулиар хүний хамгаалсан оронд бол энэ бол хизээс ихэхэргүй гэмт хэрэг явдал. Тийм ээ? Тийм насаар шоронгын хоригдлох юм руу орж байгаа шүү дээ энэ хэвчүүд. Нэгдүгээр хоёрдугаар урд чинь ийм арилжгүй хар толгой ийм гашуудалтай явдал очиод байхад өөрсдөө гэлжи устгал аваачаад өгөх гээд байдаг ямар ч штэ. Энд чинь хэлээд шүү дээ бид нар сувааруу хэлсэн ямдангаар гард юм аа. Энэ рүү энэ КГБ-ээр орсон болов. Тэгэхээр бид чинь аминдаа тэр хүмүүсийн муу мухайг үзэх гээгүй байна. Бид нар одоо эртхэн сэрэмжилээ. Би ямар сандаа хэллээ шүү дээ. Хуршгүй хээ Батбулгаа миний хоёр дүү хээж хойвсон юу ч хэдэн бол хоёр ах шигээ болвоо гэд хэдэн жилийн өмнө хэлсэн. Бүр эртэлсэн шүү дээ. Тэр хүмүүсийг цааш нь төлөх гээд байгаа юм биш шүү. Би энэ Монголын одоо амар тэр жойвсон хэдэн болж бүгд л монгол хүмүүс устгалд орсон шүү дээ. Тэгэхээр амар нь гинтэн дангаар байж байгаа алуулсан. Наад хоёр нь бол урагчлалт. Даалгавраа биелүүлээд монголоор нь хөнөөлгөөд урууч шарваад өнөө болтон хоёр ярьсан шүү дээ. Баабар хоёр байсан Баабар хоёр ярьж байгаад тийм гачин гоё дүгнэлт гаргасан. Элсэгдсэн гэж байгаа тийм ээ. Би бол одоо тэр жой сунгай энтриг бол элсэгдсэн байсан байна гэж үзэж байгаа болтон тэгнэлээ л дээ. Тэгэхээр зэрэг хин Баабарын гаргалгаа их зүг болчихлоо. Барьцаалагдсан хүмүүс. Тэгээ хажуугаас нь тэр нөгөө хэн блэ нөгөө нэг ямар юм нэ зоригт үлээ. Мөнгөчлөөний зоригт хэлээгүй хажуутлаас нь. Бүгд манай батгалагч нь тэгвэл одоо барьцаалагдсан байх уу гэж тэгээд барьцаалагдсан баарахгүй. Тийм баарахгүй. Үгүй би хэлээд үгүй юм бол бид нар ямар ч барьцаанд байхгүй. Бид ийм учраас их орноо ингэж нотлоо тэрийг гаргаад тавилж байхгүй. Гэхдээ тэр өөрийнх нь бэлтгэн 10,000 нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэрэн дээр тэр таныг Оросын хүн гэдэг ингээд тэр нэг бадам хэм блээд тэр нэг бадам самбуу. Тэр чи асуусан чинь тэрэнд хариулж чадахгүй байгаа үстэй. Гэхдээ тийм байхгүй ч хариулж чадахгүй л шүү дээ тэр хүн чинь. Тэгэхээр Монголын тусгаар улс байх уу, иш байх уу гэдэг. Монголын үндэсний аюулгүй байдал занал хэрэг өртгөө үгүй юу гэдэг асуудал чи иймэгзэгтэй юм байхгүй юу? Иймэгзэгтэй. Зүгээр л
лавга авслангийн нэг л эмгэл түүхийг л харал та тийм ээ. Тэр хүний оронгоор амьдралын байхгүй 37 хоногтой тэр хайртай хүүхэн сэтгэл санаа амьдрал сунаа тэр нийгмийн тэр чойвсон гихчээсэн дороод өгсөн. Тэгээд хоёр хүүхэд нь эсэргүүний хүүхэдгээд сургууль соёлд ордоггүй тэр Мая энэ хоёр чинь Юра буюу Аюш гэдэг нэртэй байсан мөлий хоёр хүүхэд тийм үү. Тэгээд хөрхийн амьдралын энэ чойвсонгийн дарангуйл чойвсонгийн хичээсэнд орж ийн аргагүй чансаатай хүн учраас өөрөө нэлээд зангаргазаад лавгаарсан ч тэгж амьдсан юм шүү дээ хөрхий. Тэгээд дараа нь хорлоо гэж одоо өсгөөтэй ханилаа. Тэгээд нийтдээ энэ чинь 5 хүүхэдтэй хүн ба шүү дээ хөрхий. Тий. Тэгээд хамгийн аимшигтай тэр юу гэлээ энэ сэлэнгийн тийшээ байдаг модны хөлдөрч. Юу богонд нуу. Богонд. Тэр богонд байсан мод тэр аж ахуйн дарга байсан юм байна. Тэгээд хөрхий гинтгэл өнгөрчлөлдөө тэгээд ингээд толгоогоор нэг ширээгээ зохиол унсан юм байна. Өнгөрөхдөө тэгээд ширээг ингээд зад явсан байсан гэж үзвэл. Тэгэхээр чи тэр асар их одоо хүчтэй хүнд хоримтлагдаж байсан юм байна. Тэгээд би гайхгүй сая тэр лавга аслангийн нэрмжт барилдаан болоод тэр зээ охин хүүдүүд мөгдүүд нь тэр эдгээр нутгийн зөвлөлийн дарга нь боглоо их сайхан болсон. Тэгээд тэн дээр тэр хүмүүс их улсын том цолтонгод бүгд очилж бүгд очоод тэгээд тэр баяна авраг очоод тэгээд тэр бүхий өргөө чинь пиг дүүрээ тэнд очисон хүмүүсийн тэр нүдэндээ очтой байгаа гайхамшигтай харагдаж байгаа байхгүй. А тэгтэл тэрнээс өмнөх нь манай чимэг болон хайрлагдсан МКВД-гийн гараад ажилтан Ленний 2 удаагийн одонтой тэр нутгийн 130 жилийн болсон үзэгчдэн цөөхөн заанаас доош болдог бүхчүүд очсон. Тийм бүхчүүд очсон. Тэгээ улсын зөв лав гэрэл төрөөсөлтэй. Тийм заанаас доош болдог бүхчүүд. Тийм юм болсон. За би одоо өнөөдөр чи тэр хвчлөөгөөр гол нь ер нь хвчлөөгөө байхаар юм болсон. Хвчлөө хамтгаар аллах шадлаг боллоо. Гол нь тэр чиний энийх өмнөх нь оруулсан энэ чимэг болон хайрлагдсан чойвсонгуан үнэн мөний тухай чи өөрөө зохиогоогүй шүү дээ. Би зохиож төвөгчдийн олон жилийн судалгааны үр дүнгээс гаргасан нэг хүмүүс минь ийм болсон байна. Энийг одоо давтаж болохгүй. Энийг давтах гэ 5 дугаар цуу орж иж байгаа гэдэг анхаарсан. Тийм зөндөл хийх Монгол хүний символ өнгө хөх тийм үү? Хөхтөнгөр хөх толгод хөх гэдгийг бариад тэгээд тэр хууран бодыг хийдэг ажил байхгүй юм чинь бол. Тэгээд ингээд энийг анхаарал болсон ч ард түмнийхээ төлөөгөө ард түмнээ хятаа үзтий. Тийм чинь яг ийм муухай юм яг ингээд давхцаж харагдаад байгаа байхгүй. Зүг ард түмнээ ингээд ялгуурлан гадуурхаал тийм үү? Аль чадал гэсэн. Одоо энэ илүүдэрж өгдөг хүн тэр ажлаа одоо соёны харин талархаж явах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Энэ чинь Монголын нэг хүн ч гэсэн тэр Стэнфордод дахиж өргөмжлөгдөөд 2028 он хүртэл гинүү тэр хүндэт профессороор ажиллах тэнд хичээл заах багшлах юм сунгагдна гэдэг чинь том үнэлгээ шүү дээ. Монголчуудын бахархаж шүү дээ. Бахархал монголчууд тэргээр бахарч явах хэрэгтэй байхгүй. Тэгтэл тэгэл эсэн шидээр хэлдэг нэг юм энийг чинь энэ хуучны НКВД дундын КГБ одоогийн фейсбુક ашиглана шүү дээ. Тэгээ энэ талбай дээр галзуурсалтай нэгдэхгүй дахиж байгаа хүмүүс чинь тэрүүн шургалтсан тууж башсан. Сувороо хэлдгээр нөгөө энэ рүү орсноо мэдээгүй тууж байгаа. Гарах газар яндар шүү дээ. Өөр юм байхгүй. Одоо ингээд сая талбай дээр харахад нөгөө сүрхий шудраг модраг ярьдаг их хуран арга хүмүүнээ ярьдаг тийм үү? Тэр лайвчд байхгүй. Энэ лайвчдад нэг юм сануулхад тэр хүний хувийн орон зай гэж байдаг шүү. Хүний хувийн орон зай руу хэрхэвч орж болдоггүй. Тийм юм шүү. Тийм. Зүгээр хүний одоо байж байгаа цараа хүрээ юмыг шүүмжилж болно. Тийм. Шүүмжилж болно. Нэр Тэнгүүндөө антифеминизм уншаад Liberty Pub дээр та байс. Би тэгээ нэг тэврээд дүүтэ зураг авахулцдаг штэ. Би тэгэхэд байгаагүй. Та байгаагүй л тийм. Тэгээ би нэг антифеминизм уншихаар би баярлж байгаа штэ. Угаасаа антиф багсна. Тэгээд дүүтэйгээ ингээд тэврэлдээ зураг авахулцсан чи. Феминизм тэгсэн чи антифеминизм барихгүйсэн чи дүү хоёрын зургийг үнсэлцүүлээд яар хийцэн байлаа. Нэг хиймэл оюухан. Тийм хиймэл оюухан.
Одоо юугаарч юу хийдэг? Яаж хийдэг? Тэгээд яг зөв сэтгэхгүй. Тэр чиний нэг үгийг цохоогоод бичсэн байдаг шүү дээ. Илүү дорж цэнгүүнийг улс төр дөрвөл гэдэг яасан. Тэр зураг байхгүй. Тэр зургийг би тэр чинь нөгөө нэг энэ манай намын гишүүд, Алсан намын гишүүдийн дүүгийн яриаг нэг сонсчхоосоо эн чинь бид нар чинь нөгөө нэг зүүнний юм яриад байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд ирэх мэрхэ балаараад байдаг. Тэгээд энэ антифеминизмыг ирээд нэг сонсчхоосоо дүүгийн яриаг нэг сонсчхоосоо тэгээд пост оруулчихгүй тэр үед одоо жилийн өмнө. Тэгсэн чинь тэрийг авч ашиглаад тэр зураг дээр ашиглаад балаараад ингээл тэгжсэн сүлдээ өдөрийг үнсэлцүүлээд тэгээ миний цэнгүүнд өч улс төрч болцоо хат суудсан болохоор тоохгүй байгаа хэл та. Миний инээ түрээд хичээлээ. Тоохгүй цэнгүүнд тоох. Би уулзчихгүй те. Өрөөнд нь орж зогоон цэрэг солиод бас хатаа зураг авах гэж хэлдэг. Одоо таяр үнсэлцүүлчих тий. За тэгээ би нэг юм хэлээд дуусгачмаар байгаа. Энэ одоо дуусгая. Тэгээ би нэг юм хэлээд дуусгачмаар байгаа. Монголчууд хизээнээсээ нааш хувь өмчтэй байсан шүү. Гуйлахч ерөөсөө байгаагүй шүү. Адаг гарнд нэг морьтой 10 ямаатай 10 хонтой Монгол гэртээгээ нүүдэлж амьдэрсэн хүмүүс шүү. Тэр хар шар гэдэг байгаа чинь өмчтэй ус шүү тий. Бид нар хизээнээсээ нааш юм байсан. Бид хизээнээсээ нааш монголчууд бид эрх чөлөөнд хайртай байсан. Энэ чой болсонгийн аллага, Кремлийн захиалга, Сталины даалгаврыг биелүүлж Монголыг Орос Кремль дүүжлүүлэх авч өгсөн энэ аллаг хядлагын дараа л монголчуудын хямар золбоо өгсөн шүү. Одоо яг энэ рүүгээ буцааж явж 90 онд хэрүү эрх чөлөө ирээгүй бид нар түүхээ үнэг мэдэхгүй байх байсан. Эрх чөлөө ирснийхээ үр дүнд бид түүхээ эргэж харж сургамж авах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Тэгээд түүх 1939 оны 9 сарын 13 оны шөнө лавга арслан баривчлахтаа байна. Бүх авдар савын буу тулгаад лавгаас бүр өвдөг дээр өсөж суулгаж агаад тэгээд гэрийнх нь бүх химийг онгоцоод өнгөрөө тэгээд зураг бүгдийг шатаагаад тэгээд эхнэрийнх нь чихэнд байсан эмгийг болцолж аваад тэгээд хармалаа явсан баг шүү дээ. Ярахч тийм л үүдэх шүү дээ. Үгүй ер нь байна та нар өмч хураан гэвэл яг л юм л юм байна шүү дээ. Энэний чинь тодорхой илэрхийлэлд манай батсанд шүү дээ. Тийм шүү дээ. Түүчнүүдийг хураалаа бид нар өөрсдөө алга тавьсан. Одоо тэрнээс ч хойш тэглээ шүү дээ. Одоо очсон хураал гингүүт түүч хураагаад саяхан Ленин хуучин Ленин клубын баруун талд байдаг нэг газар байна шүү дээ. Тэрийг улаан цамд дээрэмжиж. Тэгээд том байна тэр хурааж байгаа хүн нь. Энэ тэр 1937 8 оны үеийн тэрний дараагийн өмч хураалтын үеийн ногоон малгайт нь харагдчих шүү дээ. Тэс нүүд мөд тэр ярьж байгаа энэ тэр шүүхээрээ явахгүй тийм психолог тийм сэтгүүлдээ чи өрддөг байхгүй юу да фейсбુક чи КГБ чи. Тийм. Оросд авч өгч байгаа гэж хотдгийг миний бүр юу гэсэн үг юм Монголын иргэдэд дээрэмчээд Оросд бид нар түүхийн шүү. Бидний түүхийн шүү. Монголчууд бид өөрсдөө хоноо гаргаж идэж чаддгүй гэж Оросууд руу малаа хичнээн мянгаар начаад явуулсан түүх шүү юм. Ялгаагүй яг энэ түүх шүү бидний түүх. Тэгээд өнөөдөр эрхчлөөтэй тусгаар тогтносон үндэсний аюулгүй байдлаа сахин биелүүлсэн юм орон баяг бол энэ өвчлөл оронтой зайлуул хүмүүсээ эмчлэх хэрэгтэй байхгүй юу? Ингээ тарай марагийн цаг хугацаанд нэг циклоприн байхгүй юм чинь. Циклоприн, шизофрен гэдэг нарциссист гэдэг янз сэтгүү өвчин хронаа энтер гэдэг хүмүлгэнд хронаа бий. Тэр чин даврал болохоо байдаг. Тийм учраас тэр ялангуяа энэ хэтэрхий лайвнда автал хувь хүний эрх чөлөөрөө гэр орон руу дайрч байгаа хүмүүсээ эмч хөрхи ивэн болоод өвтэйгэн шиг цаг хугацааг нь судлаад үзээд биологи гэдэг тэрийг судалж үзээд тэгээд тариаг нь хийгээд тэгж нийгэм шиг сайхан тайвж нүдүүд нь солирдолор болохгүй хоолоогоолоо чангалахгүй нормал явуулах байхгүй юм. Тийм залуу уцаанд энэ өвчтөе хүмүүсээ тоглоом хийгээд тэгээд ийм байгаа. За тэгээд өнөөдрийн лайв энэ хүрээд өндөрлөе. Тэгээд дараагийн лав гарагт эргээ уулзцгаая. Баярлалаа.